Та бүхэндээ энэхүү өдрийг түмэн амгаараа болог айлтгах мэдчихлээ. За сайн бацгаана хүүхдүүд. Гадаад хэлний гүйлгээ сургалтад ирээдүйн 21-р зуун сургуулийн маань 2022-оос 2023 оны хичээлийн жил 33 бүлэгт 810 орчим сурагч суралцж байна. За үүнээс 50-аас 60% хүүхдийн оролцооны байгууллага Сонгон сэт дугуйлан хамрагдлаа. Энэ хичээлийн жилд 23 нэр төрлийн Сонгон сэт дугуйланд 400 орчим сурагч хамрагдаж 27 багш удирдах ажилтан зохион байгууллаа. Мөн 11 төрлийн хүүхдийн оролцооны байгууллагад 300 орчим сурагч хамрагдаж 15 багш удирдах чиглүүлж ажиллаа. За 2022-оос 2023 оны хичээлийн жилийн хичээлэх гадуур үйл ажиллагааг цахим контент, за үзэсгэлэн, сурагчдын урлагийн тоглолт, за спортын сонгон секцийн сурагчдын үзүүлэх тоглолт, за манай номын сангийн үйлчлэгээ зэрэг ийм онцлогтойгоор зохион байгуулж байна. Мөн энэ хичээлийн хичээлээс гадуур үйл ажиллагааны бас нэгэн онцлог нь бол офн мик буюу нээлттэй нээлттэй микрофоныг ажилуулж, за нийт сурагчид маань бус найз нөхөдөө дүүнэртээ ах эгч нартай чөлөөтэй мэдчилгээ дэвшүүлэх, урлагийн мэдчилгээ, за мөн сан сэтгэл хэлэх энэхүү чөлөө тэмдэг ажиллаж байгаагаараа онцлогтой байна. Ингээд өнөөдрийн 2022-оос 2023 оны хичээлийн жилийн хичээлээс гадуур үйл ажиллагааны тайлбарлалын үйл ажиллагаа нээснийг мэдэгдээ сурагчдаа амжилт хүсье. Энэхүү бид бүхний салхийг хагалж мэдчилгээ дэвшүүлнэ хэмээн боловсролын тэргүүний ажилтан тэргүүлэх зэрэгтэй багш Ямаа авштай Тамийн Вэгийн хамт олныг өрн залъя. Тамийн Вэгийн хамт олон та бүхэндээ аврагчлал бүжгээрээ мэдчилгээ дэвшүүлэхээр хүрэлцэн иржээ.
Одоо та бүхний өмнө Саксан бөмбөгийн секцийн сурагчтай өргөж байна. Удирдсан багш боловсролын тэргүүний ажилтан, бие тамирын тэргүүний ажилтан, Саксан бөмбөгийн спортын мастер Баярны багш маань удирдах зохион байгуулсан тус нэгдсэнд хичээлийн жилийн турш 50 гаруй сурагчид хамрагдан өөрийгөө хөгжүүлээ. Ингээд сурагчдынхаа үзүүлбэрийг сонирхцгаая. Ирээдүйн 21 дугаар сургуулийн хөгжмийн багш нарын бэлтгэн явуулдаг дугуйлгийнхаа тайлнаас сонирхолъё. Өвгөн туяа авштай 3-ын Вэ ангийн хамт олон өрий. За өвгөн туяа авшийнхаа ангийн онцлогоос дурдъя. Аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулагдсан STEM олимпиадын төрөлд бишгүй хөгжим болон шавшуур бөмбөр хөгжмийн төрлүүдээр шагналт 4-р байранд орсон ийм амжилт үзүүлсэн сурагчтай байна. За одоо явчихсан 3 вэкийнхаа баярлалаа. За одоо гимнастикийн дугуйлгийн самчтай өрье. За удирдсан багш гимнастикийн спортын дэд мастер залууч Сүхбат багшийн удирдлагаар хичээлийн жилийн турш хичээлсэн гимнастикийн дугуйлгийн самчид тус дугуйланд энэ хичээлийн жил 50 орчим 1-5 дугаар ангийн сурагчид бүгд дунд Африкийн сурагчид маань хамрагдсан. Ингээд гимнастикийн дугуйлгийн самчтай өрж байна. Зөнгийн хотод 2023 урлагийн наадмын мөнгөн медальт 4 байнгын сурагч Мөнхбаатар мөн сурагч Баян мөнх нарыг ирж байна. Хүүхэд морь хоёр.
сурагчтай баярлалаа. Одоо спортын 1-р зэрэгтэй багш Отгон Дөгс багш. Тус эзэн энэ хичээлийн жилд 100 гаруй сурагчид волейболын спортоор анхан болон дунд гүдгийн шатанд хичээлээ. Шилжилтийн боо үсэлтийн техникүүдийг хангаж хийж байна. Өдөрний шилжилтийг авсан байгаа. Доороос авахын техник анхаа. Ихэд дараа хоп доороос дараа гүгэрээ. Хоп гүгët татаа гүгэрээ. Дараа гүгët дараа анхаа гүгët татаа хоп. За арифта тамжуулаа. Бас жижиг гүгэрээ дээрээс авах техникийг хүссэн тасалбаа. Энэ жил Сэвсэнд хамрагдсан 100 гаруй хүүхэд маань энэ үзүүлбэрт бүгд хамрагдаад ийм үзүүлбэр үзүүлэхээр байгаа. 5, 6, 7 дугаар ангийн хүүхдүүдийн үзүүлбэр хэлэх бэлэн болсон. Bagaimana soal kabar dokter berciri? Biarlah terasa menulis, asal menulis menulis. Mungkin harus kita suruh kita ini. Ini toros bukti dokter awak makan, mas toros dokter awak. За бүгдийг унж авах техник. Агаар марш. За зөв байна. Дараагийнх нь зөв байна. За сүүлийн удаагаар хоп удаагуулснаа. За энэ одоо техник шиг өгдөө. Хоп явсан. Дараагийнх нь хоп явтаа. За баярлалаа. Татварч баярлалаа. Энэ бодолтой өгөх техник байна. За ийм хоёрын хороо нэрчээд энэ жил Өдрөний секцэн 100 гаруй сурагч хамрагдсан үзүүлбэрээ амжилттай үзүүлж дуустаа. Өдрөний сонгох секцэн үзүүлбэрт оролцсон та бүхэндээ багшийн болон эцэг эхчүүд сурагчдын нөгөөс амжилт хүсэж баярлалаа. Баярлалаа. Stay, 'cause all
Jump up in there. Move it all over. Stand with your head on the ground. One step left and one step right. One to the front and one to the side. Clap your hands once and clap your hands twice. And make the moves like this. If you do it, a little bit of money got in my life. A little bit of Africa on my side. A little bit of weed on all I eat. A little bit of sleep on what I see. A little bit of sand on the sun. A little bit of heaven on my dog. A little bit of Jessica, here I am. A little bit of you makes me go ham. За тойбгийн авьяасны сурагчтай баяр хүргэе. Шагнал авдууд хууль ажиллагаа эхлэх гэж байна. Гадаад хэлний гүнзгий сургалтад ерөнхий боловсролын ирээдүйн 21-р зуун сургуулийн 2022-оос 2023 оны хичээлийн жилийн эцэг эхийн 7 хоногийн хүрээнд зохион байгуулагдсан цэмцгэр дэвтэртэй анги шалгаруулах уралдаанд 1-ээс 2 дугаар ангийн 3 дугаар байр Т бүлгэс багштай 2-ын анги 2-ын За, цогцлогч аваад явсан. За, цогцлогчтой хоёрын тэргүүн байр, хоёрдугаар байр бүгсах багштай дэги ай, гуравдугаар байр хоёрын багштай хоёрын ай тус цэнцгэр дэвтэртэй ангиар шалгасан байна. Ангиудад баяр хүргэе. 3-аас 5 дугаар ангийн цэнцгэр дэвтэртэй ангийн шалгая. За, 3 дугаар байранд Дэлгисаг багштай 5-ын анги, Няма багштай 5-ын г тус 3 дугаар байр эзэлсэн байна. Хоёр удаа үрж байна. Няма багштай 5-ын г, Дэлгисаг багштай 5-ын анги үрж байна. За 2 дугаар байр. Өвгөө багштай 3-ын г, Золжон багштай 4-ын г. 2 дугаар байр. тэргүүн байрыг Наран багштай 3-ын анги гэсэн байна. 3-ын ангийг үрж байна. Гуравдугаар байр Наран багштай 6-ын анги болон Шүр Монгол багштай 6-ын б тус 3 дугаар байр гэсэн байна. Хоёрыг үрж байна. 2 дугаар байр Бишгэн багштай 8-ын в 2 дугаар байр эзэлсэн байна. За энэ хэсгийг тэргүүн байрыг шалгая. Содон багштай 6-ын в тэргүүн байр эзэлсэн байна. Содон багштай үрж байна. Эсвэл 12 дугаар анги ангидэлдэг 3 дугаар байр Тавсан багштай 11-ийн ай Мөн Баянжар багштай 11-ийн д тус 3 дугаар байр эзэлсэн байна. Хоёр ангийг төлөвлөөрэй. 2 дугаар байрыг Наран багштай 10-ийн б 2 дугаар байр тэргүүн Одолч багштай 10-ийн а анги эзэлсэн байна. За 10 ангийг төлөвлөөрэй. За манай эко эвч бүгдийн оролцооны байгууллагын бүгдүүд маань мэдээлэл багшаар маань аймгийн чанартай уралдаан хэмжээнд ажилдаа оролцож бүгдүүд маань шагнал байранд ирсэн байгаа. Тэгээд энэ цагтыг өгнө. Ус чанарын нэгдэн аймгийн хэмжээ зохион байгуулагдсан зургийн уралдаанд ажилдаа оролцож нэгдүгээр ирсэн тул талархаж урсамж мөнгө шигтлийг шагнаж уншуулв. Гадаад хэлний гүнзгий сургалтад ерөнхий боловсролын 21-р зуун сургуулийн эко эвчгүүд нийгмийн ажилтан Бацангал 2023 оны 5 дугаар сарын 3 гэсэн инфо дурсамжийг 2-ын А ангийн сурагч нийт анх цаанд хадгалж байна. 2-ын А анх цаа. За бүгд инфо дурсамжийг 1-р хүрээсэн тул 3-ын А ангийн сурагч
Жавхан төгс гардуулж байна. Урын агаар жавхан төгс. За мөн нэгдүгээр баригдсан 5-ын Б-ийн сурагч Буян Заяа шагнал гардуулж байна. Зургийн уралдаанд тэргүүн баригдсан. За мөн тэргүүн баригдсан 8-ын Б-ийн сурагч Б анх заяа болж байна. 8-ын Б-ийн анх заяа нэгдүгээр баригдсан 10-ын А-гийн сурагч Оо хонгор цугтад болж байна. За Мөнгөндөө ангийн хэмжээ зохион байгуулагдсан ус чанар нэртэн зургийн уралдаанд нэгдүгээр баригдсан 10-ын Б ангийн сурагч Жавхан Баатар болж байна. 10-ын Б Жавхан Баатар. Мөн зургийн уралдаанд тэргүүн баригдсан 10-ын Б ангийн сурагч Оюун Жаргалыг болж байна. Зургийн уралдаанд тэргүүн баригдсан 11-ийн ангийн сурагч Бүрэг Болтыг болж байна. Бүрэг Болт. Зургийн уралдаанд амжилттай оролцож тэргүүн баригдсан бол дурсамж мөнгөн шагнал шагнав. За энэхүү уралдаан тэмцээнд анги хамтлагаараа амжилттай оролцсон баг болон дунд Африкийн нэг ангийг экоч гүрний зүгээс шагнаж урамшуулж байна. Ингээд багийн хамгийн идэвхтэй ажилтаа оролцсон ангиа Бэлгэр сайхан багштай 5-ын А ангийг шалгаруулж байна. 5-ын А ангийн бүрий. Наран гэрэл багштай 6-ын А шилдэгээ шалгасан байна. 6-ын А ангийг өрж байна. За хүсэл аймгийн хэмжээ зохион байгуулж байгаа уралдаан тэмцээн эко бүлгийн чиглэлээр зохион байгуулж байгаа маш олон уралдаан тэмцээнүүдэд манай эко хэмжээгөө манлайлж амжилттай сургуулийнхаа нэрийг өгж оролцсон. Ингээд тэр хүрээнд зохион байгуулсан уралдааны шагналыг гардуулаа. Өдөртөгч багш Үзмээ багш наран гэрэл багштай баярлалаа. Ингээ өргөжлүүлэн 5-ын А ангийн сурагч Игшилэнгээ тайсан авирыг Дэлхийн зүүн олон улсын байгууллагын аймгийн авраг шалгаруулах Дэлхийн зүүнгийн зөнгөн одод гэдэг тэмцээн зохион байгуулагддаг. Энэхүү тэмцээний маань амжилттай оролцогч нэгэн охин байгаа. Тайснаа 5-ын В А ангийн сурагч Игшилэнгээ авирья. Охин цэцэг Ирвэхэ.